Өнөөдөр та бүхэнтэй байгальд сургаггүй болгосод суурлын 9 дахь дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Ингээд бичлэгээ хүлээн авна уу? 1957 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 3 настай Мини Хон гэх охин маш ачралтай нөхцөл байдалтай сургаггүй алга болсон байдаг. Мини эцэг эхийн хамт Теннесси мужийн Лафлет хотоос 10 орчим километрийн зайд фермд амьдардаг байв. Тухайн 10 дугаар сарын дулаахан өдөр Минигийн ээж хүүхдүүдтэйгээ хушиг самар түүхээр гэрийнхээ ойр орших ойроо орсон юм. Мини охин дээрээ 4 ах эгчтэй байлаа. Самар түүх зугаалга төлөвсөн ёсоор хөгжилтөө сайхан өрнөж байсан ч ээж нь ах эгчтэй нь цааш явж самар түүх болсонд ойд дэвсгэр дэвсэн сууж байсан газартаа Миниг 4 настай эгчтэй нь хамт төр үлдээгээд тэднээс 10-аас 20 метр л түрхэн холдохоор болсон байна. Ямар нэг зүйл боллоо гэхэд хүүхдүүдийн чимээ төвөггүй сонсогдохоор ойрхон газар байсанд ээж нь төдийлөн санаа зовноогүй гэжээ. Хэдхэн минутын дараа тэд иргэн ирсэн ч 4 настай эгч нь ганцаараа харин 3 настай Мини охин үлдээсэн газар нь байсангүй. Эгчээс нь дүүн хаана байгааг сандран асуухад эгч нь Миниг гэрлүүгээ явсан гэж хариулсан байна. Энэ хариулт нь ээжийг нь сандаргаж тэр эргэн тойрондоо охиноо хайгаад олоогүй тул төдийлөн хол биш байх гэртээ очиж үзсэн ч Мини охин хаанч байсангүй. Энэхүү ээж нь тэр даруй цагдаад мэдэгдэн тэдний фермийн ойр хаваар эрен хайх ажил эхэлсэн юм. Эрлийн ажилд хууль хүчнийхэн болон тэдний хөршүүд сайн дурынхан гэд бяцхан охины хувь заяанд санаа зовниж байсан хүн бүр оролцсон байдаг. Охин алга болоод эхний 24 цагийн дотор эрен хайх ажиллагаанд оролцсон хүмүүсийн тоо 2000-д ч хүрсэн гэжээ. 3 настай охин ойд ганцаар алга болоход 2000 хүн ч хайгаад үр дүн гарахгүй л байлаа. Тим жоохон охин төдийлөн холдож амжаагүй байх ёстой гэж хүмүүр үзэж байсан ч хэнж түүнийг олохгүй л байв. Өнөрч нохтыг эрлэн ажилд оролцож байсан ч ямар ч уул мөр мөшгөхгүй уул мөр эд зүйл юу ч олж чадахгүй байсан юм. Эрлийн 2 дахь өдөр тухайн бүс нутгийн шериф FBI буюу холбооны мөрдөх товчоноос тусламж хүсэн хандсан байна. Хүн сургаггүй болсон хэрэгт холбооны мөрдөх товчоо тэр бүр оролцдоггүй. Нэг бол орон нутгийн хууль хүчний байгууллага санал тавих юм уу? Онцгой тохиолдлуудад л тэд оролцдог гэв. Охин алга болохоос өмнө цаг агаар тогтун дулаахан байсан ч Мини охиныг эрен хайсан эхний өдрүүдэд цаг агаарын байдал огцом сэр өсч 4 градус Цельсиэд ч хүрч байлаа. Энэ хэргийн талаар одоо үед олон нийтэд ил болгосон судлаач Дэвид Полайтесийн тун хачиралтай гэж тодорхойлсноор охин алга болоод 52 цагийн дараа л гэхэд шериф эрен хайх ажлыг зогсоосон явдал гэжээ. Охин сургаггүй болоод эрлийг зогсоох хэмжээний урт хугацаа өнгөрөөгүй байхад яагаад тухайн үед ийм шийдвэр хууль хүчнийхэн гаргасан нь тун хачиралтай. Хэдийгээр хууль хүчнийхэн эрлийг зогсоосон ч охины ар гэрийнхэн болон сайн дурынхан эрлийн ажлыг үргэлжлүүлсээр байсан бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгсөн юм. Мини алга болоод 6 хоногийн дараа түүний алга болсон газраас 6 милийн зайд буюу 9.6 км-ийн цаанаас ой дотор охины гутлыг оймсных нь хамт олсон байна. Гутал оймс хоёроос нь холгүй газарт охины малгайг мөн олов. Эд зүйлс нь олдсон газрын ойр орчимд жижиг толгод байсанд өндрөөс илүү их зүйл харагдах байх гэд тийшээ гарцгаасан ба толгодын орой дээр охины цогцыг олжээ. Тэнд Мини Хон охины цогцос хөл нүцгэн малгайгүй нэмгэн даашинцтай хэвтэж буугаар олдсон юм. Шүүх шинжилгээгээр охин олдохоос 3-аас 4 хоногийн өмнө нас барсан гэж тогтоогдсон ба ямар ч гадны нөлөөгүй үлсэж мөн оцгож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 1957 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Kingsport Times сонин Мини охины талаар нийтлэл гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацааны турш хийгдэж дүгнэлтээр Мини охин эгчээсээ салж гэрийнхээ зүгт ганцаараа яваад төөрч дараагийн хэдэн өдрийн турш 6 майл буюу бараг 10 км газар ой дотор яваад гутал оймс малгайгаа тайлаад жижигч гисэн огцом толгодын орой дээр гараад осцож эсвэл өлсөж нас барсан гэжээ. Мэдээж энэ тун хачиргалтай боломжгүй мэт сонсогдож байгаа ч хууль хүчнийхэнд үүнээс өөр тайлбар байгаагүй юм. Мөн энэ газарт нь 2000 гаруй хүн хамрагдсан эрен хайх ажиллагааг 24 цагийн дотор хийгдсэн гэдэг баримт хэргийг бүр л ойлгомжгүй болгож байна. 2000 хүн эрен хайх ажилд оролцохдоо 3 настай охиныг олж чадаагүй гэдэг яаж тайлбарлахын аргагүй баримт гэж энэ хэргийн талаар сонссон хүн бүхэн санал нэгддэг гэв.
Өмнө дурдсанчлан энэ хэргийн тухай холбооны мөрдөх товчоо шалгаж тодорхой дүгнэлт гаргасан ч тэр нь олон нийтэд хаалттай байдаг юм. Хачирхалтай байдлаар сургаггүй болсон тэр дундаа Хойд Америкт байгальд сургаггүй болсон хүмүүсийн түүх судлаач Дэвид Полайтес холбооны мөрдөх товчоонд энэ хэргийн шалгалтын тайлан материалыг ил болгох санал тавьсан ч тодорхойгүй шалтгаанаар татгалзсан хариулт авсан гэжээ. Охины эцэг эх Минийг хэн нэгэн хулгайсан гэх таамаг дэвшүүлсэн ч хэн яаж охиныг огт чимээ энергүй хамт байсан эгчтэн ч анзаарахдаггүй хулгайлсан гэх мэт олон асуултуудад хариулт өгч чадаагүй байна. Та бүхэн Миний охины хэргийн талаар өөрсдийн таамаглалыг бичээрэй. Ингээд дараагийн төвхтө орцгоё. Эхний хүргэсэн түүх тэртэх 1957 онд болсон бол энэ түүх манай үед 2014 онд болсон юм. 2014 оны 3 дугаар сарын 14-нд доктор Джеймс Маккроган өөрийн найз эмч нарын хамт Колорадо мужид зэрлэг байгалаар зугаалахаар гарцгаасан байна. Тэр Индианагийн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт ажилд ороод удаагүй байсан ба энэ нь түүний анхны амралт байсан гэжээ. Аялагчид 3 бүлэг болон хуваагдаж цас дуулын дундах өндөгөр зурах замаар явсаар Айсман гих отоглох цэгт анчны байшинд очих ёстой байв. Тэд зарим нь явхан, зарим нь гүйлтийн цана сноуборд зэрэгтэй байсан ба зарим үед алхаад, зарим үед нь гулгаад явах төлөвлөгөөтэй байсан гэдэг. Харин Макроган явган аялж байлаа. Аялагчдын туулах зам нийтдээ 15 орчим километр урттай байв. Эдгээр энэ аялал амаргүйтэй орох аялал байсан ч Макроган болон түүний нөхөд туршлагатаан дээр аялалдаа тун сайн бэлтгэлтэй байсан юм. Макроган бие бэлтрийн хувьд бэлтгэлтэй байсан бөгөөд тэр өмнө нь марафонд гүйдэг байсан тун спортлог нэгэн байлаа. Үүнээс гадна тэр үед дүүрэн цэнэгтэй гар утас GPS, гар утасны болон GPS-ний нэмэлт батарейнууд, идэх хоол, хүнс, ус гэд хэрэгтэй бүхэн өөргөвчөнд нь байсан гэв. Аяллаа багийнхан явж байгаад хэсэг хугацааны дараа амрах болсон ч Макроган яг халж эхэлж байхад амрах гэлээгээд ганцаараа амралгүй аяллаа өргөжлүүлснээр бүх зүйл эхэлсэн юм. Тэр жимээр аяллаа өргөжлүүлээд амрах газраа амарч байх үед нь үлдсэн хідэн хойноос нь гүйцэн ирнэ гэж тохиролцоод сааснаа түүнийг амьд мэд харсан хамгийн сүүлчийн удаа болсон байна. Амраад үлдсэн хідэн төд удалгүй аяллаа өргөжлүүлэн араас нь явсан ч Макрогантай замдаа огт тааралдаагүй юм. Аялагчид найзыгаа амраад тэднийг гүйцэж ирэхээс өмнө төрүүлээд хөдөлчөхөд байна гэж бодон явсаар байсан гэжээ. Тэдний өмнө өөр аяллаа багийнхан явчихсан байсанд олон хүний мөр дунд Макроганы мөр байгаа эсхийг нь ялгалгүй жимээрээ явсаар аяллаа эцсийн цэг болох Айсманы отоглох цэгт анчтын байранд ирсэн ч тэнд Макроган байсангүй. Энэ үед найз нар нь хэрэг бичсэнийг ойлгон хууль хүчнийг нь мэдэгдэн эрен хайх ажлыг эхлүүлжээ. Дараагийн 5 өдөрт 3 нислэг тэргээр явгнаар болон цасны моциклоор зэрэг хайсан ч ямар ч уул мөр олдоогүй юм. Макроган сургаггүй болоод 20 хоногийн дараа өөр бүлэг аялагчид түүний цогцыг Бутфос гэх хөлдсөн хүрхрээний дэрэгдээс олсон байна. Энэ түүний очих ёстой байсан Айсманы отоглох цэгээс агаараар л хэмчихэд 6.5 км зайд байх газар бөгөөд түүний алга болсон жимээс тийшээ шууд чиглэсэн жим байхгүй. Тун амаргүй бартаатай газраар явж хүрэх газар юм. Мөн үүнээс гадна эрлийн ажлын үед хожим цогц олцсон газрыг нэг биш удаа явгнаар болон нислэг тэргээр шалгасан ч тухайн үед юу ч олдоогүй гэдг нь хачирхалтай. Джеймс Макроганы цогцост үзлэг шалгалт хийгээд тэр өндрөөс унсан байх гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд олон тооны яс угарсан толгойдооч хүнд гэмтэл авсан байсан гэв. Мөн хэдий өвөл хүүтэнд явж байсан ч цогц нь хүрэмгүй, бэлэггүй, гутлахгүй олдсон ба хожим өргөвчин дотор нь хөрмөн байсан юм. Макроган энэ газраа очихын тулд маш өндөр огцом уул руу өксөж уруутах шаардлагатай байсан нь олон хүнийг гайхшруулдаг байна. Тэр яагаад жимээ хаяж хожим олдсон газар руугаа явсан бай? Тэр төөрсөн бол яагаад утсаараа залгаагүй, GPS-ш хэрэглээгүй вэ? Ер нь тэр жимээсээ гарах ямар ч шаардлага байгаагүй тул маш олон зүйл ойлгомжгүй хэвээр байгаа юм. Макроганы хожим олдсон газарт очихын тулд жимгүй газараар явах хэрэгтэй болно. Харин цангүй Макроганд 7-8 метрийн зузаантай хунгарлсан цасан дээгүүр явах нь боломжгүйгээс гадна тэр яах гэж ингэж явах нь ч ойлгомжгүй хэвээр үлджээ. Дараагийн хүргэх түүх 1985 онд Аляск мужийн зүүн өмнөд хэсэгт орших Glacier Bay National Park-д болсон хэрэг юм.
Тухайн үед 36 настай байсан Кевин Роберт О'Кифф нь Калифорни мужийн Сакраментогийн оршин суугч бөгөөд Glacier Bay руу өөрийн мөрөөдлийн аяллаа хийхээр зорьсон нь энэ байж. Glacier Bay National Park нь мөсөн гол, үзэсгэлэнт уул, ус, ой мод гэд байгалийн үзэсгэлэнт тогтцоороо алдартай газар юм. 1985 оны 9 дугаар сарын 20-нд Кевин Аляскийн Жуно хотод ирсэн байна. Тэнд хэд хоног зэрлэг байгальд аялах, ам гарах сургалтанд сууж аваад 9 дугаар сарын 22-нд ганцаарчлсан аяллаа эхлүүлэх газартаа онгоцоор хөргүүлсэн юм. Түүнийг Wolf Point гэдэг газараас хойд зүгт үзэсгэлэнт байгальтай тогтцтой тохойд буулгасан ба нисгэгчийг хөөрч амжаагүй байхад Кевин буудлаж майхнаа барьж эхэлсэн гэжээ. Үүнээс хойш Кевинээс сураг ажиг байхгүй байсаар 10 дугаар сарын 8-нд буюу аялал нь эхлээд 18 хоногийн дараа өнөөх Кевиний буусан газарт National Park-ийн рейнжерүүд шалгалтаар явж очсноор бүх зүйл эхэлсэн юм. Рейнжерүүд тэр өдөр Wolf Point орчмоор завьтай шалгалт хийж явсан ба энхүү Кевиний отогтой таарсан байна. Тэднийг ирэхэд хоосон майхан огцсон бөгөөд эд зүйлс нь эн тэндгүй тарсан байв. Үүнээс гадна майхан дотор нэг ширхэг хугархай гадас олцсон нь хамгийн хачирхалтай олдруудын нэгт орох ба майхны гадаа Кевиний аяны хүнжил, чигний гуц зэргийг олжээ. Хэдийгээр ийм ойлгомжгүй дүр зураг тэднийг угцсанч рейнжерүүд энэ нь Кевиний отог гэдгийг мэдэж байсан бөгөөд 10 дугаар сарын 10-нд түүнийг онгоцоор буулгасан шиг эргүүлэн авах ёстой эсэхч мэдэж байлаа. Тэд Кевинийг ийш тийш ойрхон явсан гэж үзэн тухайн өдөртөө юу ч оролцолгүйгээр яваад маргааш нь буюу 9-ний өдөр дөрвөлөө болоод эргээд ирцгээсэн юм. Маргааш нь ирэхэд өчигдөр орхиод явсаас нь юу ч өөрчлөгдөөгүй байсан нь Кевин тэр хооронд отогтой ирээгүйг илтгэж байлаа. Рейнжерүүд Кевинийг тэр хавар өөрсдөө хайсан ч ямар нэгэн төгшөөр зарлж эрлэн ажил эхлүүлээгүй ба маргааш онгоцоо ирэх үед Кевин магадгүй отогтой ирж болно гэж найдаж байсан гэв. Маргааш нь буюу 10-ны өдөр мөн л рейнжерүүд отог дээр ирсэн ба тэд энуудаа өөрсдийн онгоцтойгоо ирсэн нь Кевин олдохгүй тохиолдолд эрен хайх зорилготой байсан юм. Кевин сургуу болсон нь тодорхой болох үед тэд онгоцоороо ойр орчмоор ниссэн ч түүний ямар нэгэн ул мөрийг олж харсангүй. Үүний дараа эрен хайх ажил өргөжж Кевинийг тухайн газрын ойр орчмоор хайцгаасан ч ямар нэгэн зүйл олоогүй байна. 10 дугаар сарын 17-ны өдөр Anchorage Daily News сонинд Кевиний сургуу болсон талаар нийтлэл гарч түүний отгоос юу олдсон талаар нэгнийгэнгүй дурджээ. Өнөрч нохтын тусламжтайгаар Кевиний гутал, малгай зэргийг отгоос километр орчим зайд олсон байна. Мөн отгийн ойр орчимд түүний хоол хүнс, аяллаа хэрэгслүүдээс ч олдсон юм. Гэвч 36 настай Кевиний өөрөнх нь ямар ч уулмөр бараа сураг гарч ирсэнгүй. Рейнжерүүдийн үзнээр отогт баавга дайрсан гэх ямар ч уулмөр байгаагүй. Отгийн ойролцоо ямар ч зэрлэг амьтны мөр олдоогүй. Ер нь тэр хавьд зэрлэг амьтан төдийлөн байдаггүй газар гэв. Түүний эд зүйлс отгийн ойролцоо эн тэндээс олдсон нь ойлгомжгүйс гадна Кевиний отогт түнд амьд гарахад шаардлагатай бүх зүйл байсан мөн олж тогтоосон гэж нийтлэлд дурджээ. Эдгээр зүйлс донд нь зэрлэг байгальд ам гарах талаар ном зохиол гарын авлагч байсан гэдэг. Кевиний төлөвлөгөө нь бүх зүйлээ үүрээд аялах биш, отгоо барьцгаад өдөр бүр богино маршрутаар ийш тийшээ явган аялах байсан ба оройн нь отогтой ирж хоноглох байв. Тэр ямар ч өөр аялагчтай уулзах эсвэл хол газарт шөнө өрөө явах зэрэг төлөвлөгөөгүй байсан нь түүний гэр бүлийнхнээс тодорхой болсон юм. Кевинийг өдөр бүрийн богинохон аялалтаа яваад эргэн ирээгүй амиргцэн гэж эхэнтэй үтсэн ч тэр аяллуудаа авч явах ёстой байсан үүргэвч нь отгоос нь олцсон нь энэ таамгийг үгүйсгэсэн байна. Тэр ямар ч богино аялал хийсэн бай үүргэвчгүй отгоо орхих ёсгүй байсан юм. Тэгэхээр ямар нэгэн зүйл болох үед Кевин отогтой байж байгаад алга болсон болж таарав. Мөн Беллийн отгийн ойролцоо модон дотроос олдсон бол өмнөд өрцөнчлэн гутал малгай нь отгоос километр орчим зайд олдсон. Байгальд учир битүүлгээр сургуу болсон хүмүүсийн хэрэгүүдэд маш олон тохиолдолд хохирогчдын гутлыг дараа нь олсон байдаг нь нэг хачирхалтай. Ямар ч амьтны улмөр отогт байгаагүй хэрнэ эд зүйлс нь энтрүүгээр тарчсан байсан хүмүүс мөн тайлбарлаж чадаагүй юм. Энэ хэрэгт ямар ч зэрлэг амьтан хамааралгүй нотлох нь Кевиний хоол хүнс бүрэн бүтэн байснаар нь мөн нотлогддог гэжээ. Тэр тэгэхээр хамаг юмаа орхиод хувцас эд зүйлээ эн тэнд отгоо тооруулж хайчгаад хөл нөцгөн хаашаа ч юм алга болсон гэсэн үг. Энэ хэрэг явдал гэхдээ хүн амьдрдаггүй зэлүүд газарт болсонд төдийлөн олон хүн ирлийн ажилд оролцоогүй ба газраарч төдийлөн эрен хайгаагүй юм. Тухайн газар нь хүн явхад амаргүй зам харгаагүй газар тул онгоцоор мөн усаар ихэвчлэн хайсан байдаг.
Тэд хэрвээ газраар эрен хайх ажиллагааг эрчимжүүлсэн бол магадгүй Кевинийг олж болох байсан байж болно. Энэ түүхэнд гэмт хэргийн талаас нь огт тухайн үед хинч авч үзээгүй нь нэгт хүн очиход тун амаргүй газар, хоёрт рейнжерүүдэд харагдахгүй мэддэхгүйгээр хүн очих боломжгүй. Кевин ч өөрөө онгоцоор ирсэн нь үүнийг нотолж байна. Мөн түүний отгоос ямар нэгэн эд зүйл юм алга болоогүй нь гэмт хэргийн хувилбарыг няцаадаг гэжээ. Харин та бүхэн Кевинд юу тохиолдсон байж болох талаар өөрсдийн сэтгэлээ хуваалцаарай. Одоо харин дараагийн түүхтээ орцгоё. Өмнөх түүхүүдэд магадгүй туршлага багтай хүмүүс ямар нэгэн байдлаар алга болсон байж болох ч одоо өгүүлэх түүхийн эзэн ойн хамгаалагч байсан гэдгээрээ бусдаасаа онцгорч байна. Тэр хүн бол Мэн мужийн Baxter Park-ийн байгаль хамгаалагч Ральф Хит гэгч юм. Албан ёсны тайланд Ральф нэгэн эмэгтэйг аварч байгаад амнасаа алдсан гэгддэгч бүх зүйл тийм энгийн биш. Энэ түүхэнд маш учир битүүлэг зүйсч бий. 1963 оны 10 дугаар сарын 28-ны даваа гарагт Хелен Мовер болон Маргарет Эвасик гэх хоёр эмэгтэй Катадин уулын Baxter оргил руу гарцгаасан байна. Тэд 13 цагийн үед оргилд гарч тэндээ цайлж аваад буцаад буусан гэжээ. Гэвч буцах замдаа санал зөрөлдсөн нь тэдний хувьд хамгийн том алдаа болсон юм. Хелен өөрсдийн гарч ирсэн замаараа буцаад буух гэсэн боловч Маргарет нь жимээ орхиж жимгүй газраар явж замаа товчлох санал гаргаснаар тэд санал зөрөлдсөн байдаг. Хелэнд энэ санаа нь таалагдаагүй ба тэр найзынхаа энэ санааг тун аюултай гэж үзсэн юм. Хоорондоо ямар ч зөвшөлтсөлд хүрч чадаагүй хоёр найз өөрсдийнхөө сонгосон замаар явж уулын тал орчимд ирээд уулзцаагаар тохироод салан явсан байна. Хелен ирсэн жимээрээ буюу даадлыг их жимээр буцан буусан бол Маргарет өөрийн төлөвснөр жимгүй буухаар явлаа. Хожим Хелен өөрийнхөө найзыгаа орхин явсан энэ шийдвэртээ маш ихээр харамсдаг бөгөөд түүнтэй хамт жимгүй явах биш өөрийнхөө буусан жимээрээ найзыгаа яаж игээд буулгах ёстой байсан гэж тэр насан туршдаа харамсдаг гэжээ. Хелен жимээрээ буусаар уулын бэлд ирэхэд найз Маргаретийнхэнд бараа сурагч байсангүйд тэр шууд л санаа зовнож эхэлсэн байна. Учир нь найзынх нь явсан зам богинохон байсанд ямар нэгэн асуудал тулгараагүй бол өөрөөс нь төрүүлээд ирж ёстой байсан юм. Хэдий тэр өдөр цагаагаар тогтун нар гийж байсан ч орой болох үед хойд зүгээс борооны үйл ирж байсан нь Хеленийг бүр ихээр айлгсан гэв. Хелен арга ядахтаа найзынхаа ирэх ёстой байсан зүг рүү хэд хэдэн удаа хашгирч түүнийг дуутсан ба ямар нэгэн хариу өрн гэж хүлээгээгүй байна. Гэвч тэр төд удалгүй найз Маргаретийнхээ тусламж хүсэн орилох чимээг сонссон юм. Маргарет өөрийгөө гэмтээгүй гэсэн ба хөлөө чулуун дунд гацаачихсан гэх зүйл хашгирчээ. Хелен яарч сандран доош бууж ойн рейнжерүүдийн байранд ирэхэд тэнд бичлэгийн ихэн дурддагдаг Ральф Хит гэгч орон хоолоо идэж байлаа. Хелен түүнд болсон явдлыг ярих үед Ральф Маргаретийг ямар аюултай нөхцөл байдалд орсныг шууд ойлгон аврахаар хөдөлсөн гэжээ. Үйл явдал өргөж буй 10 дугаар сарын сүүл үед тэр хавьд ихэвчлэн цас ихэр орчихсон байдагч энэ жил цас ороогүй байсанд Ральф өөрсдөө азтай байна гэх зүйл Хелэнд хэлэнгээ уулын хэрэгслүүдэд авч дулаахан хувцлаад авсан байна. Үүний дараа Ральф Хелен хоёр Маргаретийн хоолой сонсогдож байсан газарт ирэн тэр зүгт нь орилон дуудсан ч ямар нэгэн хариу ирэхгүй байсанд Ральф Маргарет руу өөрөө ямар нэгэн зүйл хийхгүй байхыг сануулж хашгираад удахгүй тусламж очиж түүнийг аварна гэсэн юм. Энэ үед нь цаг агаар эрчимтэй муудаж эхэлж байсанд Ральф нөхцөл байдал минут секундээр дордож болохыг ойлгож байсан гэдэг. Тэр Хеленийг аюулгүй газар болох өөрсдийн байшинд аваачин үлдээгээд богино долгионы станцаар удирдлагатай болсон явдлыг мэдэгдсэн юм. Одоо Ральфийн талаар товчхон яриад энэ түүхээ цааш нь үргэлжлүүлье. Түүнийг таньдаг мэддэг хамт ажилладаг байсан хүмүүс нь маш эрлэг зоригтой тусч нэгэн байсан гэдэг ба тэр дэлхийн 2 дугаар дайнд оролцож цэргийн албанаас халагдаж ирээд гэр бүлтэй болсон байсан ч галт төмөр гарснаар бүх зүйлийг нь оронгоор нь эргүүлсэн байна. Ральф дэлхийн 2 дугаар дайнд байлдаж цэргийн алба хаасан ч галт төмөрт түүний цэргийн бичиг баримтууд нь шатсан тул энэ дүрэл гарч 50-аад онд Солонгосын дайнд түүнийг ахин дуудсан юм. Тэр өөрөө ч тэгтлээ эсэргүүцээгүй ба явх албагүй дайндаа ахин явсан гэдэг. Харин нөхөр нь явах ёсгүй байсан дайндаа ахин явсанд эхнэрт нь таалагдаагүй тул Ральфыг орхин салж явсан байна. Дайнаас эргэн ирсэн Ральф өөрийн байгальд байх сонирхлынхаа дагуу National Park-ийн рейнжер болж тэнд ажиллаж байгаад өнөөдрийн түүхэн гол дүр болсон юм. Ральфыг удирдлагатай мэдэгдэхэд одоо цаг агаар эрчимтэй муудаж байгаа тул өнөөдөртөө ямар ч аврах ажиллагаа хийлгүй хүлээж маргааш өглөө цаг агаар тогтворчих үед явсан нь дээр гисэн тушаал өгчээ.
Гэвч Ральф шөнөдөө цас орж хонох тул Маргаретыг шөнийг амжилтад давахгүй гэж мэдэж байсанд удирдлагынхаа хэлснийг зөрчин эмэгтэйг аврахаар хөдөлсөн байна. Тэр Маргаретэд хэрэг болох бүх зүйлсийг нь өөргөвчөнд хийж үүрээд уулын өд цасан шуурмаар ганцаараа хөдлөлөө. Ральф идэж уух зүйл, дулаан хувцас, аяны хүнжил, урт олс зэрэг авсан нь Маргаретыг буулгаж ирдэггүй юмаа гэхэд тэр шөнийг амьд давж гарахт нь хэрэг болох зүйлс байв. Ральф 23 цагийн үед уул руу хөдөлсөн гэсэн ба 5 цагийн дараа үүрийн 4 цагт ганцаараа эргэн ирсэн юм. Тэр Хелэнд өөрийгөө яг Маргареттээр хурж очиж чадаагүй гэсэн бөгөөд алхаад цаг орчмын дараа буюу шөнийн 12 цагийн үед Маргареттай зайнаас орилж юм ярьсан. Харанхуй байсанд бараа зүсийг нь хараагүй. Ойролцоогоор яг хаана байгааг нь ойлгосон гэжээ. Ральф эмэгтэйд өөрөө ямар нэгэн зүйл хийлгүй, наана байхыг хүсээд тун удалгүй нэмэлт хүч ирж түүнийг аварна гэсэнд өнөөх нь өөрийгөө гэмтэл аваагүй. Зүгээр л хөл нь гацчихсан. Харин маш ихээр даарч байна. Мөн айж байна гэх зүйл хэлсэн байна. Аврагч Ральф Маргаретийн байгаа газарт нэмэлт хүч, нэмэлт олсгүй очих боломжгүй гэж үзсэн тул өглөө болоход хүмүүстэй хамт очихоор буцан ирлээ гэж Хелэнд хэлсэн юм. Хелэнд энэ бүхнээ тайлбарлаж дуусаад тэр өөрийн удирдлагатай ахин холбогдоход тэд аврах ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрч нэмэлт хүч болгон хүмүүс явуулахар болсон байна. Гэвч 2 цагийн дараа буюу өглөөний 6 цагийн үед цасан шуурга улам ихслээ. Нэмэлт хүч тэдэн дээр ирж байсан ч Ральф эмэгтэйд байнга санаа зовнож нэмэлт хүчээс төрүүлж мөн л ганцаараа гарахар болсон байна. Түүний зорилго нь яаж игээд Маргарет дээр очиж түүнд дулаан хувцас хүнжил аваач өгөөд буулгаж чадахгүй ч гэсэн хамт тэнд нэмэлт хүч хүлээн эмэгтэйг тайвшруулан хамт байх төлөвлөгөө байсан юм. Ральфын энэ шийдвэр өөрийг нь маш их эрсдэлд оруулж байсан ч тэр танихгүй эмэгтэйд маш ихээр санаа зовнож өөрийн ойр дотны хүн шиг л санаа тавьж байсан гэдэг. Мөн Маргареттэй шүн шуурганаар хальт ярьсан яриа эмэгтэй аргаа барсан цөхөрсөн тусламж хүссэн байдал нь түнд ингэж нөлөөлсөн байх. Ральф энэ үед маш ихээр ядарсан байсанд журмаараа бол зохих амралт авалгүйгээр ахин уул руу гарах ёсгүй байсан ч тэр уул руу явсан байна. Үүнээс хойш Ральф эмэгтэй дээр очисон эсэх талаар ахин ямар ч мэдээлэл ирээгүй юм. Одоо ганц Маргаретигч биш, Ральфыг хамтд нь аврах багийнхан уулын бэлд ирэхэд шуурга улам ширүүсч цасны хэмжээ 45 см хүрээд байсан гэжээ. Аврагчид хэд хэдэн удаа уул руу гарах оролдлого хийж байсан ч цаг агарын нөхцөл байдлаас болоод амжилтад хүрэлгүй буцаж байсан юм. 29-нд хүрч чадаагүй аврагчид 30-нд ахин хүч нэмэн аврах хайх ажлыг эхлүүлж 35 хүн оролцсон ч цаг агарын байдал улам мууцсанд Маргарет болон Ральфын альнийхэн ч бараа сургийг гаргаж чадаагүй байна. Ингэж бүтлгүүцээр Маргарет ууланд гацаад 5 хоног, Ральф хойноос нь яваад 4 хончгсон тул эрлийн ажлыг өргөжлүүлэх утгагүй. Тэд аль хэдийн нас барсан гэж үзэн зогсоосон юм. Энэ явдлаас хагас жилийн дараа буюу 1964 оны 4-р сард Маргаретийн цогцыг олж уулнаас буулгасан байна. Тэр үед л гэхэд Маргаретийн хөлдсөн цогцыг давсаар хайлуулж гэмтээлгүй буулгахад нийт 3 хоног зарцуулсан гэв. Үүнээс 2-7 хоногийн дараа буюу 5-р сарын 15-нд Ральфын цогцыг эмэгтэй цогц байсан газраас 120 орчим метрийн өндөрт суугаа байталтай ямар ч гэмтлийн шинжгүй болсон байна. Ральфыг шүүх шинжилгээгээр сууж байгаад унтаад осгооднаас барсан гэсэн бол Маргаретийн дүгнэлт харин хүн бүрийг гайхшруулсан юм. Хэдийгээр Хелен болон Ральф нар аль аль нь Маргареттай ярилцаад тэр өөрийгөө гэмтээгүй зүгээр л хөлөг гацаачлаа гэсэн ч шүүх шинжилгээгээр тэр хөлдөө маш хүнд гэмтэл авсан байлаа. Хөлдөө гэмтэл аваад зогсохгүй. Түүний гуйны артерийн судас гэмтсэн тул тэр маш түргэн хугацаанд цус алдаад нас барсан. Нэг цагч хүрэлгүй цус алдаж нас барсан байх ёстой гэсэн дүгнэлт танилцуулсан юм. Тэгэхээр Хелен эхлээд дараа нь бүр шүн дунд Ральф хинтээ ярилцаад байсан бэ гэх асуулт гарч ирж байна. Тэд хоёулаа Маргаретийн хоолойг сонссон гэсэн ба хянан ч эмэгтэйг нүдэрээ хараагүй гэд байгаа. Тухайн үед нь өөр төөрсөн хүн тэр газарт нь байгаагүй тул өөр хүнтэй андуурсан гихч аргагүй юм. Энэ бүхнээс дүгнвэл Ральф аль хэдийн өндрөөс унаад цусаалтаад нас барчихсан хүнийг аврах гэж яваад өөрөө засанд боогдон харамсалтайгаар осгож нас барсан болж таарав. Тэгэхээр Ральф өөрийнх нь аврахаар амь насаа золж очисон хүн нь хэдий нас барчихсан байсанг ойлгоод өөрийн хөв заяатайгаа эвлэрч суугаагаараа осгоод нас барсан уу? Эсвэл Маргаретийг хайсаар нас барсан уу гэдг нь ойлгомжгүй хэвээр үлдэж байгаа юм. Хожимо Ральф хитиг оршуулахдаа бусдын амь насыг аврах гээд өөрийн амь насыг хайрлаагүй нэгэн гэж бусны чулуун дээр нь бичиж хүндэтгэл үзүүлжээ.
Энэ түүх энэ бичлэгийн хамгийн хачигтай түүх байсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн түүхт бас бүрээр сэтгэлээ бусдаагаа хуваалцаарай. Утгагүй улам сонирхолтой түүхүүдээр уулздаг болно. Баяр таа.